Сайн байцгаана уу хүмүүстээ та бүхэндээ орой минь дэвшүүлье. Эрдэнэ телевизийн даваа гарагийн орой мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Эхнийхээ мэдээ танилцуулъя. Эрдэнэ үйлдвэрийн үйлчилгээ аж ахуй албаны хамт олон энэ оны зорилтоо 2018 он тохиох Эрдэнэ үйлдвэрийн 40 жилийн зориулан дэвшүүлсэн байна. Энэ онд тус албаныхан үйлчилгээний чанараас үйлчилгээний соёлд уряндор үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлчилгээ аж ахуй албаны хамт олонны 2017 онд дэвшүүлсэн хамгийн том зорилт нь байгууллагын соёлыг өндөржүүлж, цэвэрлэгээ үйлчилгээний ажилчдын шаардлага стандартыг хэвшүүлж ажиллахад чиглэгджээ. Тиймээс цэвэрлэгээ үйлчилгээний болон техникийн ажилтнуудаа зориулан үйлчилгээний соёлын стандартыг боловсруулан мөрдөж эхлээд байна. Энэ стандартыг мөрдснөөрөө бид бүхэн жишээлх юм бол одоо энэ ширээг яг яаж цэвэрлэх ёстой тийм ээ, энэний өнгийг одоо яаж гаргах ёстой. Энэ яг одоо заагдсан стандартын дагуу жишээлбэл одоо коридорын ханыг тийм ээ одоо яаж угаа цэвэрлэх, нойлыг яаж ямар хэмжээнд цэвэрлэх ёстой гэдэг ч юм. Энэ стандартыг ингээ өөрөө мөрдөд яг ягштал биелүүлээд ажиллах юм бол цэвэрлэгээ үйлчилгээний чанарт бол одоо нэлээд өндөр өөрчлөлт гарна. За хоёрдугаарт нь болохоор зэрэг бид нэр ерөөсөө АПК-гийн байр гэж ярьдаг тийм ерөнхий захиргааны 1-р байрныхаа нойлын асуудлуудыг одоо маш өндөр хэмжээнд олгоё гэсэн юм зарлалыг тавьж байгаа. Тэгээ энэ ажлыг маань бас манай одоо Эрдэнэ үйлдвэрийн удирдлагууд маш сайхан дэмжиж байгаа. Эхний ээлжинд бид нар 5 давхрын ихтэй нойлын засварыг одоо эхэлсэн байж байна. Нойлынхаа үйлчилгээнүүдийг, ариун цэврийнхаа үйлчилгээнүүдийг энэ өрөө тасалгаануудыг болохоор зэрэг стандартын түвшинд хүргээд ирэх юм бол манай соёл бол тэндээс эхэлнэ. За тэгээд дээрэс нь тэнд үйлчлүүлж байгаа, тэнд орж байгаа тийм ээ манай ажилчдын соёл бас одоо мэдээж цэвэрхэн сайхан газар бол хүн бас арай өөр төвшөнд орох хэрэгтэй, хандах хэрэгтэй. Тэнд бол хандлага нь өөрчлөгдөх байх гэж ингэж найдаж байгаа. Мөн хаврын тогтчлтын ажлууд удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан тус албаныхан бэлтгэл ажилдаа ороод байна. Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэгчлэн Эрдэнэ үйлдвэрийн ажлын байрны гадаад дотоод өнгө үзэмж ямар байх нь үйлчилгээ аж ахуй албаны үйл ажиллагаанаас шууд хамаардаг. Ийм учраас ойрын үед захиргааны 1-2 дугаар байрны гаднах талбайн тогтчлтод онцгой анхааран ажиллана гэж албаны дарга онцоллоо. Дараагийн мэдээ. Өнөөдрийн засаг даргын шуурхай эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөний биелтийн талаар болон иргэдийн санал гомдлын дагуу хилтэс агентлагуудын хийсэн ажилтаа танилцаж цаашид хийх ажлын талаар хэлсэн байна. Шуурхай эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан баярын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг сануулсан. За үүний дагуу хүлэг зах болон хангаан бус худалдааны төв 9 Эрдэнэ зэрэг томоохон худалдааны төвүүдийн уулзуур дээр албан хаагчдыг уртсгсан цагаар ажилласан байна. Сүүлийн өдрүүдэд цас ихэр орсон тул шар усны үер болж болзошгүй тул хотын захирагчийн алба, онцгой байдлын газар, баян өндөр сум, хот төгжүүлэх газрууд хамтран үерийн сувг далангуудад үзлэг шалгалт хийжээ. Мэргэжлийн байгууллагуудаас дүгнэлт гарч байгаа зүйлүүд байгаа. Энэ 5-6 дугаар микрийн одоо үерийн суугчлалын асуудал ямар түвшинд байгаа лээ. Өнгөрсөн жилийн үерээс бол одоо 6 дугаар микрийн зарим баринуудын падвол усанд автсан асуудлууд гарч байгаа. Дээрэс нь говьл багийн нутаг дэвсгтээр үерийн онцгой нөхцөл байдал үүссэн гэдэг. Тэр бүх зүйл дээр одоо ямар арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг авч тухайн одоо чиглэлүүдэд тодорхой ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Ингэж одоо ажлуудаа хийж шар усны үерийн аюулаас хамгаалах ажиллагаа зохион байгуулъя. За говьл өгдөр бол одоо үерийн даланг засварлах ажлын хийх ажил бол одоо орон нутгийн сууц учраас яралтай 6 сар ихэд энэ ажлууд нь хийгдэж явчих хаа гэсэн бодолтой байна. За энэ дээр онцгой анхаарна. Баян өндөр сумын засаг даргын тамгын газраас олон улсын эмэгтэйчүүдийн баярыг өгтөн 3 дугаар сарын 8-ны өдөр мянган эжийн сүүн цацал өргөх арга хэмжээг зохион байгуулах юм байна. Жаргалан суманд 37613 мал төлөлгөөс 522 мал төлөж 55 төлөлийн хорогдолтой байгаа бөгөөд 1209 толгой мал хорогдоод байгаа талаар мэдээллээ. Баярын өдрүүдэд гэмт хэргийн зөрчлийн талаар аймгийн цагдаагийн гадраас мэдээлэл хийлээ. 315 дуудлага мэдээллийг хүлээн авч ажилласнаас гэмт хэргийн шинжтэй 8, бусдын бие махбодод гэмтэл учруулсан 3, хулгайн гэмт хэрэг 3 тус бүртгэгдэж шалгагджээ. Мөн энэ хугацаанд цогтуурал хундаа хэтрүүлэн хэрэгэлсэн буюу ахуйн архиталтаас хамаарсан 120 хүн саатуулагдсан байна. Сар шинийн баярын өгтөн аймгийн цагдаагийн газраас цагаан сар нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд өмнөх онд үлдэгдсэн эзэн холбогдогч нь тодорхойгүй 5 хүнд холбогдох 3 эрүүгийн хэргийг илрүүлэхээс гадна энэ онд үлдэгдсэн эзэн холбогдогч нь тодорхойгүй 15 хүнд холбогдох 13 хэрэг мөн 5 хэргийг нөхөн илрүүлжээ. Дараагийн мэдээ. Эрдэнэ төлөвийн механикийн хэлцээс краны машинчдын дунд ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулахаар бэлтгэж байна. Ажил мэргэжлийн уралдаан энэ сарын 9-ний өдөр зохион байгуулагдана. Мэдээллийн нэлэнгөө хүлээн авна.
Эрдэнэ төлбөрийн механикийн хэлтсээс 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу краны машинчдын дунд ажил мэргэжлийн уралдааныг 3 дугаар сарын 9-өөс 4 дугаар сарын 14-ний хооронд 2 үе шаттайгаар зохион байгуулна. Энэ удаагийн краны машинчдын ажил мэргэжлийн уралдаан нь механикийн хэлтсийн 40 жилийн өн хүрээнд зохион байгуулагдж байгаагаараа онцлог болж байна. Шалгуур үзүүлэлт гэхээр ерөнхийдөө бол ажил мэргэжлийн уралдааныг 2 одоо ийм үндсэн үзүүлэлтээр явуулна. Нэгдүгээрт нь онлайн буюу дөрмийн мэдлэгийг одоо эхлээд явуулна. Дөрмийн мэдлэгээр оноо дараа нь ажил мэргэжлийн одоо ур чадварын одоо шалгуур үзүүлэлтийг тогс үлжих гэх мэт одоо тийм шалгуур үзүүлэлтийг одоо удирдамж заасан байх. Энэ заасан удирдамжийн дагуу гарааны машинч ур чадварыг 2 үе шаттайгаар явуулж ингэж шалгуурлах юм байгаамаа. Эрдэнэ төлбөрийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 200 орчим краны машинч үйлдвэрлэлийн цехэд ажил үүргээ гүйцэтгэж байна. Краны машинчдыг сургаж бэлтгэх нь бусад мэргэжлийн ажилчдыг бэлтгэхээс илүү нарийн сургалтын үйл ажиллагааг шаарддаг. Тиймээс жил бүр механикийн хэлтсээс технологийн сургалттай хамтран краны машинчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна. Сургалтын үр дүнд тус үйлдвэрт ажиллаж байгаа краны машинчдын ихэнх хувь нь мэргэжлийн зэрэг төвшингээ ахиулсан байна. Мэдээ үргэлжилж байна. Сарай дорж номон хааны 8 дугаар дөрөв ловсон дамби жалдсан Эрдэнэ төлбөрийн бүтээч хамт олон зориулан өнгөрсөн амралтын өдөр ном хурж буян заяаг нь тэгшитгэлээ. Сарайдорж номон хааны 8 дугаар дүр 2010 онд Орхон аймгаас тодорч Саршны баярын өмнө Сарайдорж номон хаан санг байгуулан сүсэгтэн олонд чиглэсэн бурхан шашныг сурталчлан дэлгэрүүлэх үйл ажиллагааг явуулж эхэлжээ. Тус сан сүсэгтэн олон ахмадуудад хүндэтгэл үзүүлж буян ном хуурсан бол энэ удаад Саршны баярыг тохиолдуулан Эрдэнэ төлбөрийн бүтээлч хамт олонны үйл ажиллагаа ажил үйлсийг даатгалаа. Буян номын үйл ажиллагааг Эрдэнэ төлбөрийн захиргаа хүний нөөцийн хэлтээс Сарайдорж номон хаан сангтай хамтран зохион байгуулж баялаг бүтээгчдийн ажил үйлс хамт олонны амжилтыг тэтгэх ном хурах үйл ажиллагаа Эрдэнэ төлбөрийн нийт цэг хэлтээс газрын төлөөлөл оролцож номын дуу сонсож ажил үйлсээ даатгалаа. Дахиад жилийнхаа энэ бэлэг цайхан дашнантай өдөр нийт ажилласан ажиллагчдынхаа сайн үйлдвэрийн эзэлдэгч ажиллагаа үйл ажиллагаа санхүү болон бусад одоо аюул ослогоо байхын үднээс Эрдэнэ төлбөрөөр ажилласан ажиллагчдын төлөөлөл, удирдлагуудын төлөөлөл өдөр Сарайдорж номон хааныг өөрч өнөдөр ном уншилж байгаа ийм сайхан ажил болж байна. Энэ дээр нийт манай цэг хэлтс удирдлагуудын төлөөлөл орж ирж өнөдөр ном уншилж байгаас бид нарыг талархан дэмжиж байна. Эмчээс хүн болгон бас дахиад жилийнхаа энэ бэлэг цаахан өдрүүдээр сайхан ном туслан хийлгэх нь манай Авсал Монгол Ёс төрийн нэгэн уламжлал болоод явж байгаа. Энэ дугаар өнөдөр бид нар дашнантай өдрөөр бид нар энэ ажлыг зохион байгуулж байна. Сарайдорж номон хаан гигантны 8 дугаар дүрийг 2010 онд өндөр гигэн өөрийн биеэр тодруулсан бөгөөд номын оргил нууцын номыг хийж байсан хувилгаан учраас өмнөд тэмдэхийн номын датсан хийдэд шавлан суралцаж бурхны номд шамдаж байна. Сарайдорж номон хаан Эрдэнэ төлбөрийн нийт ажиллагчдын ажил үйлсийг бурхан тэнгэртээ даатхан сүсэглэж шинийн долооны бэлэгт сайн өдөр Эрдэнэтийн авааныхоо сахиус болох Жамсран бурхныг тагсан юм а. Монголын эмэгтэйчдийн холбооны гишүүн байгууллагуудыг жил бүр ажлын амжилтаар нь дүгндэг уламжлалтай Эрдэнэ төлбөрийн эмэгтэйчдийн холбоо 2016 оны ажлын амжилтаар Монголын эмэгтэйчдийн холбооны гишүүн байгууллагуудаас 3 дугаар байрт орсон амжилт үзүүлж шилдэг хамт олон боллоо. Монгол улсад 1924 онд анх үүсэж байгуулагдсан эмэгтэйчүүдийн ууган байгууллага болох Монголын эмэгтэйчүүдийн холбооны 93 жилийн энэ онд тохиож байгаа. Эмэгтэйчүүдийн нийгмийн идэвхийг өрнүүлэх, манлайлагч эмэгтэйчүүдийг алдаршуулах, амьдралд хэрэгцээтэй сургалт мэдээллийн ажлууд зохион байгуулдаг хамт олон жил бүр шилдэг эмэгтэйчүүдийн байгууллагыг тодруулдаг. Энэ жилийн хувьд Монголын эмэгтэйчүүдийн холбооны 60 гаруй гишүүн байгууллагуудаас шилдэг тэргүүний эмэгтэйчүүдийн байгууллагаар удмаа дээдлийн төрийн бас байгууллага, Хилчин эмэгтэйчүүдийн холбоо, Эрдэнэ төлбөрийн эмэгтэйчүүдийн холбоо тус шалгарлаа. Эрдэнэ төлбөрийн эмэгтэйчүүдийн холбоо эмэгтэйчүүдийн хөгжил, тэдний гэр бүл хүүхдийн сайн сайхны төлөө нэлээдгүй ажлыг санаачлан зохион байгуулсан. За энэхүү одоо ажил үйлсийг маань Монголын эмэгтэйчүүдийн холбоо үнэлж, за гишүүн байгууллагуудын дунд 2016 оны ажлаараа шалгарч 3 дугаараар эзэлсэн. За энэ багтам сайхан амжилт маань бас манай Эрдэнэ төлбөрийн удирдлагын дэмжлэг, за мөн идэвхтэн сонгуультнууд, ялангуяа удирдах зөвлөлийн гишүүд, за цэхийн эмэгтэйчдийн зөвлөлийн дарга нар, тэргүүлэгч нарын сэтгэл зүтгэл,
За нийт эмэгтэйчүүдийн маань идэх оролцооны үр дүн гэж ингэж үзэж байна. За ер нь бол эмэгтэйчүүд 2016 онд төлөвлөсөн бүх ажлууд амжилттай одоо зохион байгуулсан. За мартаас мартын хооронд ажиллаад өгөндөг. Удахгүй мартын 8-наар бид бас шилдэгүүдэд тодруулах ийм үйл ажиллагааг зохион байгуулахар төлөвлөд байна. Эрдэнэ үйлдвэрийн эмэгтэйчүүдийн холбоо нь 2016 онд үйлдвэрийн эмэгтэйчүүдийн хөгжил, тэдний гэр бүл, үр хүүхэд, нийгмийн сайн сайхны төлөө олон ажил санаачлан зохион байгуулсан. Тухайлбал олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр мартын 8-ны тохиолдуулан энэ хүүхнүүдэд тэмцээн ээжээ баярлаа сэдвт захидлын уралдаан зарлаж улаан хевсний баяр зохион байгуулан компани 28 цэхийн манлайлагч бахархан дуурайх бүсгүйчүүдийг Монголын эмэгтэйчүүдийн холбооны дурсгалын тэмдгээр шагнаж урамшуулжээ. Уламжлалт Цэцэнбэр танин мэдэхүйн тэмцээнд 19 цэхийн бүсгүйчүүд уурхай мэдлэг оюунаас хорин оролцсон бөгөөд Орхон аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвийн төрх тасгийн нэг өрөөг иж бүрэн төгчүүлэх, төрхөөр ирсэн эхчүүдэд ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон ажлыг хийж гүйцэтгсэн энэ амжилтаараа шилдэг байгууллагын тонд зүй ёсоор багтжээ. Эрдэнэ үйлдвэрийн 6000 гаруй ажилчдын 2000 эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн юм. Тиймээс тэдний хөгжил чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж дахиад жилд амжилттай ажиллахаар төлөвлөж байна. Манай мэдээллийн хөтөлбөрөөр зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Сайн байцгаана эрхэм үзэгчдээ, та бүхэнд орой минь төргий. Эрдэнэ телевизийн мэдээллийн хөтөлбөр өдрийн зочны ярилцлагын цагаар үргэлжлэн хүрч байна. Өнөөдөр манай студид Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн Мөнгөн Туяа оролцож байна. Танд орой минь төргий. Бас баярын минь төргий. За баярлалаа. Юуны өмнө цэнхэр дэлгэцээ үзэн суугаа нийт эрдэнчүүдтэй саяхан болж өнгөрсөн сар шинийн баярын минь төргий. Өнөөдөр шинийн 8-ны өдөр байгаа. За мөн өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл одоо Монгол улсад тогтмол хэвлэл үүсч байгуулагдсны 104 жилийн ойн баяр бас тохиож байгаа. Давхар баярууд тохиож байгаа учраас бүгдээрэнд нь үзэг нэгт сэтгүүлч, уран бүтээлчтэй бас баярын мэнд хүргье. 1913 оны энэ өдөр те цэвэн тэргүүтэй сэхэтнүүд шин тойл хэмээх сониныг эрхлэн гаргаж ирснээс хойш одоо Монголын сэтгүүлдийн ялангуяа энэ тогтмол хэвлэл үүсч хөгжсөн энэ түүхэн өдрийг одоо сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс 2009 оноос хойш ер нь бол тогтмол одоо бид бүхэн те сэтгүүлч мэрэгжил нэгтээ хэвлэл мэдээллийн салбарын тэр дундаа дөрөв дэх засаглалын одоо түүчийн болсон мэрэгжилтнүүд тэмдэглэж ирлээ шүү дээ. Тэгэхээр та өнөөдрийн хөгжлийг хэрхэн харж байна энэ сэтгүүлчдийн хөгжлийг? За энэ хэвлэл мэдээллийн салбар маань өнөөдөр яг хаана явна вэ? Энэ тал дээр та бас Орхон аймаг дахь салбарыг тэргүүлж байгаа хүний хувьд өөрөө бас энэ мэрэгжилт эзэмшиж ажиллаж явсан юм яриад. Тэлгүй яхаа түрүүн өөрөө чи хэлснээр бас 1913 онд тогтмол хэвлэл одоо үүсч байгуулагдсан гэж 1993 онд тодорхойлсон юм байлээ. Тэгээ энэ цагаас хойш Монгол улсад тогтмол хэвлэл үүсч байгуулагдсны ойг одоо 3 сарын 6-ны өдрийг одоо тогтож жил бүрийн 3 дугаар сарын 6-нд энэ өдрийг одоо бас тэмдэглэдэг болсон уламжлалтай. За тэгэхээр манай Монгол улсын хэвлэл мэдээлэл бол одоо үнэхээр хөгжиж байна уу гэвэл хөгжиж байна. Одоо хөгжлийнхаа баг алтан үе гэж хэлж болно. Яагаад гэвэл зах зээлийн нийгэмд одоо шилжснээс хойш хичнээн телевиз, хичнээн сонин, хичнээн FM, радио, одоо сошиал ертөнц гэдэг нэг шинэ ертөнц бий болчлаа тийм ээ. Энэ бүгдийг харахад бол үнэхээр одоо хөгжил бол маш хурцтай явж байна. Гэхдээ эндээс одоо удахгүй зах зээлийнхэн ямар шүүгдэж хин ямар сайн контент хийж ин тэр хэвлэл мэдээллийн салбараас нэлээд хүчтэй хөгжих юм боломж маань одоо бас яг бидний өмнө ирсэн байл да. Тэгэхээр хөгжил бол маш хурцтай явж байна. Манай аймагт нийт хичнээн хэвлэл мэдээллийн байгууллагууд, сонин сайт, телевиз, радио ажиллаж байгаа юм бэ. Энэ салбарт хүчин зүтгэж одоо өдөр тутмын амьдралаа те залгуулж байгаа бас хичнээн мэрэгжилтнүүд байна. Тэгэхээр Эрдэнэт хот маань 1976 оны 1 сарын 1-нд Эрдэнэт хот болгосон. Тэгээ энэ цагаас хойш манай Эрдэнэт хотод бас тогтмол хэвлэл буюу Эрдэнэт сонин бас 1 сарын 1-нд гарч өнөөдөр бас 40 жилийн ойгоо өнгөрсөн жил тэмдэглэсэн байгаа. Тэгэхээр Эрдэнэт хоттойгоо бас манай хэвлэл мэдээллийн салбар бол одоо чацуу гэж хэлж болно. Тэгээ 4 дахь засаглал гэж ярьж байгаа. Энэ 4 дахь засаглалд өнөөдөр 100 гаруй яг сэтгүүлч, зураглаач, одоо эфирийн найруулагч гэдэг тийм маш олон мэрэгчлэн байгаа штэ. Эдгээр хүмүүс одоо ажиллаж амьдарч байна. Тэгээ манай Орхон аймагт болохоор 100 мянган хүн амд 10 телевизтэй 10 телевизтэй гэдэг нь 10,000 хүн ам дотонд нэг телевиз ногдож байна гэсэн үг тийм ээ. Дээрэс нь тогтмол сонин бас одоо хэвлэгдэн гарч байна. Шинэ мэдээ сонин, нар туссан цаг, хотын шуудан, Эрдэнэт Таймс, өнөөгийн Эрдэнэт гэдэг одоо Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх гэх мэтлээ ингээд 7-8 сонин тогтмол ажиллаж байна.
За мөн шинээр бас Эрдэнэ Таймс сэтгүүл, Эрдэнэсийн Гэлба гэдэг шинэ сэтгүүлүүд бас энэ 40 жилийн хугацаанд бас шинээр мэдлж Эрдэнэ дотныхон уншигчдад хүрсэн. FM радиогийн хувьд болохоор бас нэг 7-8 FM радио ажиллаж байна. Тэгээ ямар ч гэсэн Эрдэнэт ч гэсэн хэвлэл мэдээллийн салбар бол бас маш хүчтэй одоо хурдтай хөгжиж байгаа ийм салбарын нэг л дээ. Мэдээж энэ одоо гал дахиад жил гараад удаагүй байна. Мэдээж монголчууд за тэгээд салбар бүрийнх нь л энэ жилийг их сайхнаар хүлээж авч шүү дээ. Хүн бүр өөрийнхөө сэтгэлзэд. Тэгэхээр таны хувьд бас энэ ажлыг энэ өөрөгт ажлыг аваад тодорхой хугацаа өнгөрүүллээ. Тэгээд ер нь Эрдэнэтийнхаа хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэхэд та ямар ажлуудыг хий гэсэн төлөвлөгөөтэй байгаа вэ? За ялангуяа ажлаа авснаас хойш хийсэн ажлуудаасаа хамт олонныхаа багийн ажлын амжилтаасаа дурдвал Ер нь яг манай хэвлэл мэдээллийн салбарын ажилчид бол маш мэдрэмжтэй, их өндөр мэдрэмжтэй хүмүүс байдаг л да. Бусад салбаруудтай харьцуулахад бол маш өдөр болгон одоо өөр хүмүүстэй уулзна, өөр одоо бас амьдрал ахуйг сурвалжлан тийм ээ. Тэгээ энд бол бидний ажил бол үнэхээр одоо сонирхолтой гэж хэлж болно. Яг гэвэл өдөр болгон гоё шин үйл амьдралтай золгодог учраас. Тэгээд би болохоор ажиллаа аваад одоо 11 12 нэг 4 сар л болж байна. Тэгээ энэ хугацаанд яг их ажил хийгээгүй ч гэсэн ямар ч гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчдын дунд сэтгүүлчтэй одоо гишүүдээ сонсъё гэсэн юм сайхан уулзалтыг нэг 3 өдөр зохион байгуулсан. Манай хэвлэлийнхэн маш сэтгэл өндөр байгаа. Маш их зүйлийг одоо хийгээсэй гэж хүсч хүлээж байгаа. Ямар ч байсан 2017 онд одоо хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргаад батлуулсан явж байгаа. Энэ чинь ганцхан миний их ажил биш, бас удирдах зөвлөл гэж байгаа. 9 өдрийн бүрэлдэхүүнтэй энэ удирдах зөвлөлөөрөө хилцэж нийт гишүүдээрээ хилцүүлж хагаад батлаад тэгээ 17 онд бол нэлээд олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Тэгээ ер нь яг Эрдэнэ хотын хэвлэл мэдээллийг одоо бас хөгжүүлэхэд бид нар одоо ямар үүрэг оролцоотой юм бэ гэвэл ерөөсөө сэтгүүлч уран бүтээлчдийг л чатгахжуулах. Тэгтээ чатгахжуулж ийн гэдээ бид нар сургалт зохион байгуулаад өдөр болго ингээл хичээл заагаад яваад ах биш. Тийм ээ, бидний ажил амьдрал ч юм бол нийгэм дотор буцалж идэг зүгээр нэг одоо үйлдвэрийн процесс биш. Яг цэвэр одоо хүний сэтгэл зүйтэй харьцдаг ийм одоо бас онцлогтой мэргэжил учраас бас сэтгүүлчд одоо чатгахжуулна гэхээр одоо нэг юм үзэж нүд тайлна гэж ярьдаг шүү дээ. Маш их юм яг уншиж үзэх, харах, сонсох, мэдрэх энэ бүгдэн дээр нь бас нэг тодорхой хэмжээний жоохон хөшөөрөг болж өгөх гэдэг юм уу те. Иймэрхүү чиглэлээр бол нэлээд ажлуудыг хийн гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд бидний бас нэг 2017 онд хамгийн том зорьсон ажил юу вэ гэвэл хэвлэл мэдээллийн ажилчдын нийгмийн асуудалд нэлээд том анхаарал хандуулъя. Ихэнх нь одоо ингээд залуучууд нэлээд сайн түрээд ороод ирлээ. Ахмадууд маань бас ингээд те ажил хөдөлмөрөө хийгээд бас нэг гавьяаны хамралтанд гарсан ахмадууд их байна гэдэг. Ихэвчлэн дандаа маш жоохон балчир одоо залуучууд нэлээд энэ хэвлэл мэдээллийн салбар төрж орж ирж байна. Тэгэхээр эднэртээ бас үлгэрлэн дуурайл үзүүлэх тийм ээ ийм ажлуудыг нэлээд хийн. Дээрээс нь тэр нийгмийн асуудал гэдэг орон сууц хөтөлбөрийг бид нар хэрэгжүүлэгээд ярьсан байгаа. Тэгээ аймгийнхаа засаг даргуулан аймгийнхаа удирдлагуудтай ярилцж хагаад Эрдэнэ хотынхаа хэвлэл мэдээлэл сэтгүүлч орон сууц хөтөлбөрийг ямар ч гэсэн энэ 2017 онд багтааж одоо байшингийн барьдгүй махыг шавын тавина. Төсөл хөтөлбөр ямар ч гэсэн одоо санамжчигт гар үсэх зорох хэмжээнд хүртэл ажиллана гэсэн юм хамгийн том зорилт бол тэр байна л да. Сэтгүүлчдийн нийгмийн асуудал гэхлээр яалтч хүч чухал зүйл шүү дээ. Ялангуяа одоо цалин одоо багтай гэж ярьдаг. За тэгээд бас цаг наргүй ажилдаг гэдэг энэ хэвлэл мэдээллийн салбарынхны одоо онцлог их байдаг шүү дээ. Ер нь тэгээд одоо хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүмүүсүүдийн тоо одоо таныг ажлын байран дээр гарч байгаа үеийг бодох нь эрс өөр болж л дээ их болсон байна. За тэгээд түүнийгээ дагаад ч юм уу. За тэгээд янз бүрийн өөр олон талт шалтгаануудаас хамаарат нийгэмд одоо сэтгүүлчдийн үнэлэмж бас тиймч одоо сайн байхгүй байх шиг харагддаг л да. Энэ тал дээр та өөрөө сэтгүүлчийн хувьд ямар байр суурьтай байд юм бэ? За ялангуяа сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг удирдах яваа хүний хувьд те энэ үнэлэмжийг массаар нь өргөхийн тулд юу хийвэл зохистой юм болоо? Ер нь яг сошиал ертөнц бол 4, 5, 6 оноос одоо хойш бол нэлийн хурцтай Монгол улсад хөгжсөн. Тэгээд нэг хэсэг бол нэг ийм яриа гарч ирсэн шүү дээ. Сошиал ертөнцөөр л одоо бүх хүмүүс мэдээлэл аавна. Телевиз, сонин, радио бол одоо бараг хэрэггүй хэрэгсэл болно ч гэдэг юм нэг иймэрхүү мэдээлэл нэлийн төгжсэн л да. Тэгээд цаг хугацааны ирэхээр ингээл одоо өнөөдөр ингээд
7-8 оноос хойш хэдэн жил болж эргээ харахад бол сошиал ертөнц бол юу вэ гэвэл зүгээр эргэн үний үгээ илэх эрхчлөөгөө идэх юм эндэр болцсон. Тийм. Яг энэ телевиз, сонин, радио бол яг мэрэгжлийн сэтгүүлч, уран бүтээлчдийн хийдэг одоо ажил байхгүй юу. Тэгэхээр энийг бол одоо удахгүй манай үзэгчд болон ер нь уншигчд ялгас салгаад ирцэн л дээ. Тэгэхээр сошиал ертөнцөөр бол яг худлаач бай, үнэнч бай те тэр хүний л өөрийн үзэл бодлыг илэрхийлж байгаа дуу хоолой гарч байгаа болохоос яг телевизээр бол одоо яг сошиал шиг хамаан замбраагүй тийм мэдээллийг бол бид нар түгээхгүй шүү дээ. Яг гэвэл тодорхой хэмжээний нөө шүүлтүртэй үнэн бодит аль болж игэл бодит мэдээллийг л түгээхийг бид нар чинь ер нь зорддог шүү дээ. Бидний зорилго бол тэгэхээр энэ хоёрын хооронд бол маш өндөр ялгаа байгаа. Тэгэхээр хэвлэл мэдээллийн салбар унана гэж айх шаардлагагүй. Энэ бол өшөөч сайн хөгжин сошиал ертөнц бол тэртээ тэрэнгөө би төрөлж иргэдийн үгээ хэлэх эрхчлөөгөө идэх эндэр болцсон учраас эндэрл учраас түүнээс бол хэвлэл мэдээлэл рүү бол тэд нар бол нэг төрж орж иж чадахгүй. Тэгэхээр тэн дээр бол манай хэвлэл мэдээлэл бол бат бүх одоо явнаа тий телевизэг одоо байхгүй болно гэж гадуур бас нэлээ ярьдаг. Яг гэвэл бүх хүмүүс интернетээр ингээ мэдээлэл авдаг л гэж ярьдаг. Гэтэл та өнөөдөр телевизээ асахгүй гэртээ 2 юм уу 3 хоног хон чадах уу? Ер нь бол чадахгүй бах тий. Яг гэвэл телевиз бол бидэрт ингээ хэдийгээр нөө бид нар мэдээлэл авдаггүй гэж ярьдаг боловч телевизээ асаачаад бид нар гэртээ юм гээл бүх юмаа сонсоод шаардлага гарвал очиод үздэг тий. Тэгэхээр телевизээ урлаг болон ер нь энэ хэвлэл мэдээллийн салбар бол байхгүй болно гэсэн юм бол байхгүй л дээ тий. Магадгүй баг энэ одоо зэхэр дэлгэц гэж ярьдаг байсан шүү дээ тий. Одоо нэг гэр бүлийн гишүүн шиг асаачаад л та ажиллаа хийх гэдэг гэж ойлгож байна. Ер нь бол манай монголчуудын амьдралын хэв хэмнэл шинжид нэг тиймэрхүү өнгө айс байдаг шүү дээ. Ер нь яг юу штэ Монгол улсад 1963 онд 63 оны 9 сарын 24-нд телевизийн урлаг үүсч байгуулагдсан юм сайхан түүхтэй. Тэгээ энэ жил энэ алтан унжлагт дахиад жилд одоо манай Монгол улсад телевиз урлаг үүсч байгуулагдсны 50 жилийн ойн баяр бас тохиож байгаа. Тэгэхээр 50 жилийн турш манай монголчууд телевизтэйгээ хамт байсан. Тэрнээс өмнө Оросын одоо телевиз, ОРТ-ээр, РТ-ээр гэл телевизүүдээс эднэрт мэдээлэл авдаг байсан бол Монгол улс маань одоо 50 жилийн түүхэнд энэ хэвлэл мэдээлэл одоо яг энэ телевиз цэнгэр дэлгэц гэж яриад байгаа шүү дээ. Энтэйгээ хамгийн ойрхон одоо аж амьдарч иржээ. Өнөөдөр бол Монгол сэтгүүлчдийн баярын өдөр шүү дээ. Тэгэхээр одоо сайн сэтгүүлч гэж ямар сэтгүүлчийг хэлэх юм бол юу сайн гэдэг одоо шалгуур үзүүлэлт цензурыг одоо хэрхэн тавьж одоо тэ үнэлдэг юм болоо. Ер нь бол яг сэтгүүлч уран бүтээлчдийн хийсэн ажил бол тэр өдөртөө л үнэлэгдээд үнэгчдэг үзэгчдэд бидний ажил бол бас харж үзэхэд бол хялбархан шүү дээ. Яг л бүх ярьж байгаа хэлж байгаа бүхэн маань үзэгчдэд болон иргэдэд одоо нээлттэй очтгоо л доо. Тэгэхээр яг телевизийн мэдээ бэлтгэлээ гэхэд таны бэлтгэсэн мэдээ өнөө ороод л гарчна. Тэг өнөө үзсэн хүмүүс маань бүгд хараад за энэ хүн энэ мэдээллийг арай л худлаа бэлтчихлээ те эн чинь ийм штэ гэд мэдээж хүмүүсийн боловсролын төвшин янз янзын төвшөнд байгаа штэ өөр өөртөөхөн төвшөнд хүлээж аавна. Тэгэхээр яг сайн муу сэтгүүлч гэхээсээ илүү сэтгүүлч дээрээс юуг баримтлахыг гэвэл үнэн бодит мэдээллийг л түгэх. Бодит мэдээллийг түгэж чадсанараа одоо нөгөө сайн муугийн хэмжээл болох байх та тий. Худлаа мэдээлэл хийгээл нөгөө шантажны сэтгүүл зүг гэл нэг хэсэг яриад байгаа шүү дээ. Харьцангуйас одоо бас гайгүй болж байна. Гэхдээ нөгөө сошиал ертөнцөөр бол арай хэтэрсэн байгаа тий. Бас харьцангуй телевиз болон сонин радиогоор бол бас үзэгчд үзээд ялга салгадаг болчихлоо шүү дээ. За энэ ч яг нэг шантажны юм ингээл хүнээс мөнгө авах гэж л байгаа. За энэ ч хөөх юм яг бодит юм хэлдэг шүү. За энэ яг дундуур нь ингээд яг мэдээлэл зөв олж авч чаддгийг шүү. Энэ ёстой зөв сэтгүүлч юм гэл энэ бол биднэрт өгж байгаа үнэлэмж. Тэрийгээр нь сайн муу гэж ялгах байх. Хөгжлийн үндэс өөрөө өрсөлдөөн байдаг. Манай одоо салбарын хөгжил Орхон аймгийн хэмжээнд хэр байна вэ? Ер нь өрсөлдөөн хэр байна би? Одоо энэ Орхон аймагт байгаа нийт одоо 100,000 хүнд байгаа хэдэн телевиз, хэдэн сонин радио, телевиз маш олон хэвлэл мэдээллийн байгууллагууд нь эдгээрийн дотор өрсөлдөөн хэр явж байна. Ер нь яг хэвлэл мэдээллийн салбаруудын арталт бол улсын хэмжээнд шүү дээ. Том улс төрчд бизнесмэнүүдийн бүлэглэлүүд нэлээд бий болцсон байна гэж ярьдаг тийм ээ. Энийг бол яг бодитоор бид нар яг очиод ингээд яг тэрнийхөө эннийхүү гэдгийг нь бол мэдэхгүй ямар ч гэсэн мэдээлэлээр бол тэгээ явдаг. Эрдэнэ хотод бол харьцангуй нөө бизнес улс төрчдийн бүлэглэлийн ард гэдэг хэвлэл мэдээллийг бас харьцангуй гайгүй. Би бол ер нь байхгүй гэж бодож байна. Яг тусгал гээд телевизээсэн тэр маань саяхан оны өмнөхөн
Дамбачир улсын хурлын гишүүн Дамбачир тэр тусгал телевизийг удирдах явсан мөнх цэцэгээс сэтгүүлч хотын шуудан сонины эрхлэгч мөхтөр хоёрт бас аль бие осоор хүлээлгэж өгсөн байлээ. Тэгэхээр энэ хоёрыг яг урд нь улсын хурлын гишүүн очир төвийн мэдлийн телевиз гэж ярьдаг байсан бол өнөөдөр яг цэвэр сэтгүүлч уран бүтээлчдийнх нь одоо гарт өгч тэд нар одоо өөрсдөө ажиллаж байгаа. Тэгээ бус хэвлэл мэдээллийн хувьд бол харьцангуй бас гайгүй гэж харддаг шүү дээ. Ер нь гайгүй манай Эрдэнэттэй бол тий. Одоо залуу сэтгүүлчдийг чадваржуулахад одоо ямар ажлуудыг хийхээр сэтгүүлч нэгцэн эвлэлийн Орхон аймаг дахь салбар төлөвлөж байгаа. Ер нь яг миний зүр үзэл бодолтой хүнийг нөө чадахжуулна гэхээр ширээний ард суулгаад самбар дээр нэг юм хичээл заах биш. Хувь хүн өөрөө хичээх хэрэгтэй. Өнөөдөр манай Монгол улс ер нь ингээд дэлхийн ертөнцийн ямар болчих вэ тийм ээ, хаанаас ч мэдээлэл авч болж байна, хаанаас ч яаж ч сурч боломж нь нэгтцсэн учраас хүн бүр дор бүрнээ өөрөө өөрсдийнхөө тархийг цэрнглээд мэдээлэл сайхан одоо нэг хөргөөсөр өндөртөө бол нэг мэдээлэлээ сайн аваад ингээд явах юм бол заавал ингээд нэг хин нэгэн хүнээс хараат байдлаар хичээл сургууль заалгаад ч юм уу ингээд явах шаардлагагүй. Мэдээж шинэ ажлын байр дээр гарч ирж байгаа залуучуудад бол нэг зүг чиг нь олох тийм ээ. Одоо яаж камера яаж барьж хайрлж хамгаалах уу, микрофоноо яаж авч явах уу, хүнтэй харьцахдаа яаж харьцах уу гэл хүний нөө сэтгэл зүйтэй яаж одоо тэр хүнээс мэдээлэл авахын тулд яаж тэр хүнтэй харилцаа үүсгэх үү гэл иймэрхүү зүгээр нэг жижиг өдөр тутмын амьдралд тохиолддог бидний ажлын нэг онцлог. Энэ зүйлүүд бол дөнгөж шинэ орж ирсэн залуучууд бол мэдээж зааж өгөх зөв хэрэг. Гэхдээ бүх зүйл хувь хүн өөрөөс нь шалтгаалдаг нийгэм болчиход байна тий. Одоо хоёулаа чадваржуулах тал дээр цаашдаа ирээдүг нь ярьлаа шүү. Өнөөгийн төвшин энэ залуу сэтгүүлчдийн чадвар ямар вэ? Ялангуяа Орхон аймгийн хэмжээнд. Ер нь одоо ингээд сүүлийн үед ажиллаж байхад ажилд орж ирж байгаа хүүхдүүдийн одоо насныхын байдлаар аваад үзэх юм бол хэвчлэн 95 96 гэвжсэн бол одоо бүр 2000 он руу орчлоо шүү дээ. Тэгэхээр энэ юу хэлээд байв нэг бол 2017 он гэдэг чинь өнөөдөр 2017 он төрсөн хүүхдүүд чинь өнөөдөр 17 нас хүрчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нэг яалтчгүй нэг юм шин хүмүүс одоо нийгэм бий олж эхэлж штэ. Тэгэхээр энийг урд нь болохоор бидэрт нөгөө ахмад залуу дунд гэдэг нэг залгамж халаа байдаг гэсэн бид нар бас нэг тал дээр азтай ахмад үеэсээ маш их юм сурсан. Одоо залгамжилж өгч чадсан. Одоо бидний үе болохоор нөгөө нэг залуучуудаа залгамжлах үе нэрчээд байгаа байхгүй юу. Гэтэл яг залгамжилж өгч чадчихныг бол бас жоох асуудалтай байгаа. Нөгөө нэг амиа одоо даваа шаарлуулаараа гэдэг шиг нийгэм маань бас өөрөө нэг жоохон тиймэрхүү болчиход байна л доо. Ганцхан Эрдэнэт ч биш ер нь улс даяараа нэг жоохон эмх замбраагүй ч юм уу нэг жоохон тийм нэг асуудал тий жоохон тиймэрхүү болчиход байна. Гэхдээ бүгдээрээ тийм биш. Бас зааж сургаж ингээд сайхан хүмүүжлээд аваад явж байгаа дунд үеийнхэн бол байна л да тий. Ер нь одоо хэвлэл мэдээллийн салбарын өнөмлөхөө хөгжлийн ирээдүйг нь та яг сэтгүүлч хүний хувьд ямар байгаасаа гэж боддог вэ? Бас их сайхан төсөөлөл сайхан одоо урам зоригтой одоо тэмүүлэх зүгээ харж ярилцлага өндөрлөл бол. Ер нь ирээдүйд бол одоо би ямар байгаасаа гэж боддог. Зүгээр Эрдэнэт хотынхоо хувьд Эрдэнэт 10 телевиз үйл ажиллагаа явуулдаг гэж ярьж штэ. Эндээс бол нэг 2хан телевизэн л яг өөрийн гэсэн байртай байдаг байхгүй юу? Өөрийн гэсэн байртай. Гэхдээ мэдээж стандарт шаардлага хангасан байр бол биш. Гэхдээ өөрийн гэсэн байртай. Бусад үлдснүүд нь болохоор дандаа түрээсээ хооронд. Тэгэхээр яг нөө зах зээлийн нийгэмтэйгээ бас хөл зэрэгцүүлж явж л байна л да. Тэгэхээр ирээдүйн зүгээр мөрөөдөл юу вэ гэвэл хэвлэл мэдээллийн салбарууд маань өөрийн гэсэн байртай болоосаа. Өөрийн гэсэн байртай болох юм бол өөрийн гэсэн доктор суршилтай ажилчинтай болно. Доктор суршилтай ажилчинтай болно гэдэг нь бодит мэдээлэл бэлтгэх боломж нь тэр хүмүүст айгүйх нээгдэнэ. Дээрээс нь тэр ажлын байр хайж байгаа залуучуудад ажлын байр маш олон болно. Тэгэхээр ийм сайхан боломжууд байгаа учраас манай орон нутгийн ялангуяа энэ хэвлэл мэдээллийнхнийг одоо орон байртай болохыг хүсч зорж мөрөөдөж явж байгаа бол тэрийг одоо биелүүлж өгөөрөө гэж хүсэх байна да тий. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирж Монголын сэтгүүл зүйн хөгжил тэр дундаа Орхон аймаг дахь хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ салбарт ажиллаж байгаа ажилчид ирээдүйн хөгжлийн талаар сонирхолтой яриад илгэсэнд танд их баярлалаа. Танд болон одоо салбарынхаа нийт одоо тий ажилтан ажиллагчид тэгээд удирдах зөвлөлийн гишүүд баярын мэнд төргий амжилт хүсье.
За баярлалаа. Ер нь орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилчид бол бусад одоо Улаанбаатартай харьцуулах юм бол маш чадварлаг ийм сэтгүүлч уран бүтээлчдийг бэлтгэж гаргадаг юм байлээ л дээ. Яагаад гэвэл хөдөө орон нутагт сэтгүүлч маань ганцхан микрофон бариад хүнээс асуулт асуугаа сэтгүүлчээ хийх бус зураг авчин, монтажээ хийчин тий. Бүр яах юм бол машина бариа явчин, цэвэрлэгчээ хийчин гээд тал бүрийн юмыг суралцдаг. Ганцхан чиглэлээр явдггүй мэдээг өвччин, нэвтрүүлгээ хийчин, сурвалжлага авчин, ярилцлага авчин тий. Тэгээд маш тал бүрийн авьяас чадвар одоо хөгжүүлэх юм боломж хөдөө орон нутагт хамгийн их байт юм байна л да. Тэгээ манай Эрдэнэ хотод бас ажиллаж амьдарч байгаа нийт сэтгүүлч, уран бүтээлч та бүхэндээ улам их амжилт хүсье. Гал дахиад жилдээ маш олон одоо уран бүтээлийг, контентийг үйлдвэрлэж үзэгчтэйгээ хүртэл болгоорой гэж хүсэж байна. За баярлалаа. Үзэгчтэй Эрдэнэ телевизийн мэдээлэл хөтөлбөр үргэлжилж байна. Өнөөдөр манай студид Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн Мөнгөн туяа оролцлоо. Өнөөдөр үндэсний сэтгүүлчдийн 104 жилийн мар тохиолж байгаатай холбогдуулаад бид ярилцлага орнууллаа. Баярлалаа үзэгчтэй мэдээлэл хөтөлбөрөөр үргэлжлүүлэх хүлээн авч үзнэ. Зочин сэтгүүлч баяртай баярлалаа. Одоо та хүргэжлүүлэн улс орон болон дэлхийд дахин дурсан онцлог үйл явдлын талаарх мэдээллийг цахим моцноос бэлтгэснийг хүлээн авна. Хурдан морины уралдаан зохион байгуулахыг шүүхээр төтгөлзүүллээ. Нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн уралдаанаараа дараах шийдвэр гаргасан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61-р зүйлийн 61-ийн 1-д заасныг баримтлан хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ, нийгэмд өвчлөх төрийн бас байгууллага, хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, нийгэмд өвчлөх төрийн бас байгууллагуудын нэхэмжилтэй Монгол Улсын засгийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нараас гаргасан захиргааны актын биелтийг төтгөлзүүлэх хүсэлтийг хангаж Монгол Улсын засгийн газар 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны товыг баталсан тогтоолын хөвсгөл Говьалтай аймагт тус 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Аргалан суманд 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр товсон хэсгийг уг хэргийг эзэслэн шийдвэрлэх хүртэл төтгөлзүүллээ. Баянзүрх дүүргийн 30 гаруй айл усан давтсан байна. Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Амгалан дулааны станцын зүүн хойд хэсэгт орших айл өрхүүд усан давтжээ. Баянзүрх дүүргийн засаг даргын ажлаа өнгөрсөн баасан гарагт авсан Бат Амгалан Бям гарагт нөхцөл байдалтай танилцж иргэдтэй уулзсан байна. Айлуудын хашаа байшин бүхэлдээ усан давтан хөлдөж. Өнгөрсөн 12 дугаар сарын сүүлчээр булгийн ус хайлж айлуудын дороос ус ундарсан гэж оршин суугчид нь хэлж байгаа юм. Газрын албанаас мэдээснээр энэ хэсэг зөвшөөрдөггүй буусан 30 гаруй айл өрх байдаг бөгөөд булгийн ихэндээ шороо асхан буусан учраас ийн усан давтаж. Яаралтай нөөж булгийн их ногоон байгууламжийн газрыг чөлөөлөх шаардлагыг энэ айлуудад хүргүүлж байсан ч биелүүлэг үгэн улмаас ийм байдал үүссэн гэж тус дүүргийн газрын албаныхан танилцууллаа. 269 чиглэлд 1289 тээврийн хэрэгсэл зорчсон байна. Баярын өдрүүдэд хот орондын чиглэл зорчих эргээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдээд үүнтэй холбогдуулан ав тээврийн үндэсний төв замын цагдаагийн албатай хамтарч гарч болзошгүй осол хэрэгээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд давхарцсан тоогоор 269 чиглэлд 1286 тээврийн хэрэгслээр 27697 зорчигч тээвэрлсэн байна. Энэ үеэр иргэдэд замын хөдөлгөөний дөрвөн болон зогсуулахын дохио зааврын дагуу хөдөлгөөнд оролцох мөн зам уул даваа хальтаргаа гулгаатай үед тусгайлан санссан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж явгнаар гар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, цогтугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бус хүүхдийн зориултын судлыг хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг зөвлөсөн байна. Нүүдэлчдийн ухаан олон улсын үзэсгэлэн гаргана. Нүүдэлчний ухаан үзэсгэлэнгийн нээлт эрх даваа гарагт болно. Үзэсгэлэнг Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 976 арт галерей Монголын орчин үеийн урлыг дэмжих холбооноос зохион байгуулж байгаа юм. Хүмүүсийн хэтэрсэн хэрэглээ, амьдарч байгаа агуу байгаль орчинд хандах таагүй хандлагууд, уул уурхаагаас үүдэлтэй бохирдол дориотлууд, байгаль нийгмийн аль алинд нь сөрөг нөлөө үзүүлсээр үүнээс улбаасан хор хохирлын тухай тоо баримтууд мэдээлэл бүрийн ард хүмүүсийн амьдрал байгаагийн хүрнүүлүүд юм а. Чухам тэр түүхийг өгүүлж бодол эргэцүүл харилцан яриаг өрнүүлэх нь нүүдэлчдийн ухаан урлагийн хөтөлбөрийн үндсэн зорилго юм. Нүүдэлчдийн ухаанд оролцох хүсэлтийг дэлхийн 48 орны 128 уран бүтээлч ирүүлжээ. Уран бүтээлчдийг өнгөрсөн зун шалгаруулсан байна. Эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олох тухай тогтоолын хугацаа дууслаа.
Амьсгалын замын цочмог томуу тус өвчлөлөөр өвчлсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт мөн гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эцэг их асран хамгаалагч нарт мөн хугацааны цалинтай чөлөө олох тухай тогтоолын хугацаа дуусгаруулж байна. Түүнчлэн энэ хугацаанд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд бям гарагвар ажиллаж байсан юм. Амьсгалын замын цочмог томуу тус өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх тогтоолыг баталсан билээ. Универсиад 2017 волейболын тэмцээнд 14 баг өрсөлдөнө. Монгол оюутны Универсиад 2017 4-р их наадмын волейболын тэмцээний техникийн зөвлөгөөн боллоо. Тэмцээнд 16 ихтэй сургуулийн эрэгтэй 16, эмэгтэй 14 багийн 344 оюутан тамирчин, 16 багш дасгалжуулагч, нийт 360 төлөөлөгч оролцсон. Тэмцээнийг Монголын оюутны спортын холбоо, Монголын волейболын холбоо, шинжлэх ухааны технологийн сургууль хамтран 3-р сарын 6-наас 12-нд зохион байгуулахаар болсон байна. Мэдээллийн хөтөлбөрөөр төгсгөндөө хотуудын ойрын 3 хоногийн цагаагаар мэдээ, Арилжааны банкудаас ирүүлсэн баялбуудын ханшийн мэдээллийг хүргэе. Эрхэм үзэгчдээ, Эрдэнэ телевизийн даваа гарагийн орой мэдээлэл хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгчид та бүхэндээ баярлалаа. Та бүхний маргааш ажилд амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.